Би оюутан байхдаа тамийн гэмээр байшинд хэдэн 7 хоног амьдарч байж үлээ. Тэрхүү байшин маань элдв чамд зүйлсгүй давгүй энгийн л нэг юм байр. Надад ч тийм байгааг таалагддаг байлаа. Байшинд нүүж орсон эхний хэдэн өдөр бүх зүйл хэвэн байсан ч түүний дараагаар юмс нэг л хачин болж эхэлсэн юм. Нэгэн бороотой хагас сарны өдөр надад хийгээд байх зүйл байгааг тул би гэртээ зурагт үзэн хэвтэж байтал том орооны шалнаас ямар нэгэн зүйл хягтнах эсвэл зурах мэт чимээ гарах нь тэр. Би амтан ороод ирэх хэмээн бодоод өрөөг бүхэлдэн тойруулан харсан ч юуч байгаагүй тул хэсэг гайхшраад зурагтаа өвчлөл үзэж эхэлсэн юм. Тэр бол анхны хачин тохиолдлуудын нэг байлаа. Бороо тэр өдөртөө мөн шөндөөч тасралтгүй орсон бөгөөд энэ надад гадагш гарахгүй байх шалтгаан болж өгч байв. Тиймээс би бүхэл өдрийг том өрөөндөө зурагч шигтж өнгөрөөсөн бөгөөд цаг нэлээд орой болж байхад галтгоонд чимээ гарч би баг зэрэг айцтайгаар инээд хөрөмшгөлээ. Буудингийн дэрийг нэг төрлийн зэвсэг болон гартаа хатгасаар галтгооныхоо зүгэлхав. Гэрэл нь унтраастай харанхуй галтгооны шалаар дүүрэн хайрцагтай байсан черио асгарчихсан байлаа. Надад яаж ийм зүйл болсон байж болох талаар үнэхээр мэдэх юм алга байв. Бүх цонхнууд хаалттай байсан тул салхи хийсгээд унагч гэж бодох боломж байсангүй. Ямар ч тааш би аюулт хүүтэн зэвсэг болох дэрээ доош нь тавиад шалан дээр асгарсан черионуудыг цэвэрлэж эхлэв. Тинхүү доош тонгоочсон юм шүүдэж байтал галтгооны тавир дээрээс хуучин шалан модон дээр гიშгт гардаг шиг хятнаа чимээ гарч намайг дав хидэлж өсөж орхилоо. Харин дээш өнгийн харуул тавир дээр юу ч байсангүй. Тухайн үед дуулдах бяцхан чимээ бүрт дайлцчин цочиж өөрийгөө ихэн юм дуулаад байгаа юм болов ч гэж бодож амжив. Ямар ч тааш өөрийгөө хэсэг тайвшруулсныхаа дараагаар шалан дээрх черионуудыг цэвэрлэчихэд буцан том өрөөндөө очиж зурагтаа өгшлөл үзлээ. Гадаа шуурга ширвсч аянга цахилгаан төчхнөх хэдийч надад ягаад ч юм үнэхээр амар тайван мэдрэмж төрсөөр байлаа. Ийхүү гадаах чимээг чагнан хэвтэж байгаад гинэгтгэн би дуу гэж орхиж намайг буцан сэрхэд зураг тасаалттай чигээрээ байсан ч миний сэрсэн шалтгаан доод давхраас дуулсан түг хийх чимээ байсан. Гэсэн ч тухайн үед нойр маань дэндүү их хурж байсан тул би тэрхүү чимээг үл дохор шийдэн дээд давхарт байх унтлагынхаа өрөөрөө зүглөв. Дараагийн 2 өдөр ямар нэгэн хачирхалтай зүйл тохиолдолгүй ингээл нэгэн өдрөөр үргэлжлэв. Харин 3 дахь өдөр нь мөн л өдөржин бороо шивэрсэн бүрхэг зэвхий даасан өдөр байсан бөгөөд хачин зүйлс дахин тохиолдож эхэлсэн юм. Тэрхүү өдрийн өглөө нь би бүхэн шөнийн турш тасралтгүй уучаар шастаж сэрж буй мэт хачин могоо байдалтай сэрлээ. Өмнөх өдөр нь ямар ч алкоголын төрлийн зүйлс хэрэглээгүй атлаа. Ингэж амьдралдаа мэдэрч байгаагүй хамгийн аимшигтай шаардлагатай мэдэрч сэрж байгаадаа би туйлын ихээр гайхаж байв. Тэрхүү өдөр би орноосоо босхийг ч хүссэнгүй. Зэвхий даасан саарал цагаагаар шарцсан мэт мэдрэмжийг манд боломж нэмэгдүүлж унтлагынхаа өрөөндөө зурагтаа авчиж авсан хажуудаа бөөлжих төмпөн артуулчаад хөмжөлтөө шургав. Үд өнгөрч байтал яг дээрээс маань түг хийх чимээ дуулдаж би зурагтынхаа дуг халаа. Тэрхүү чимээ дээврийн хөндийгөөс гарч байв. Ихэнх байшингуудын дээврийн хөндийн хаалганууд унтлагынхаа өрөөнд байрладаг нэгэн адилаар манай дээврийн хөндийн хаалгач гэсэн унтлагын маань өрөөнд байрладаг байсан юм. Энэхүү миний сонссон чимээ ганц удаа түг хийх биш 3 эсвэл 4 удаа дараалан түг хийх чимээ байлаа. Тиймээс би тэрхүү чимээ юунаас гарсан болохыг мэдхээр жаахан л хөдлөвд бөлчгөөд байсан ч гэсэн өөрийгөө өвчлөн босож эцсийн хүчээ шавхсаар дээврийн хөндийн хаалгыг татан болгож ирлээ. Тэгээд гартаа бейсболын цохиороо хатгасаар шатаар дэш өгсөн гараад дээврийн хөндийн гэрлийг асаав. Тэнд өмнөх байрны эцдийг бололтой гэмээр хэдэн хайрцаг байх бөгөөд харин тэрхүү түг хийх чимээг гаргаж болох ямар нэг амьд биетийг би олж харсангүй. Гинэтхэн л ягаад ч юм дотор минь тэрхүү дээврийн хөндийгөөс айх мэдрэмж төрж эхэлсэн тул би түргэн гихчин гэрлийг нь унтраагаад буцан буулаа. Тэгээд шүүн дунд болох хүртэл тэндээс дахин чимээ гарсангүй. Би үргэлжлүүлэн зурагтаа үзэн хэвтэж байгаад
нэг мэтгэл унтчихсан байсан бөгөөд шүүн дунд болж байхад зурагтын бос ямар нэгэн чимээ намайг сэрэж орхилоо. Би ихэндээ аян цохоор сэрчгүй хэмээн бодсон ч удалгүй дээврийн хөндийгөөс нөгөө танил түг хийх чимээ дуултан тэр. Хамаг биений маань шар ус босгох шиг л болов. Би дахиад л гартаа бейсболын цохоор атгасаар дээврийн хөндийн шатыг болгон дээш моцлаа. Харин дээш өнгийн гарахаас өмнө би өөрийгөө зоригжуулах гэж уурандаа багтарч ядаж буй хүмүүст хамаг чангаараа орилж аваад дээш гараа гэрлийг нь асаах гэж байтал тас харанхуй дээврийн хөндийгөөс жаахан хүүхдийн чимээгүйхэн инээд алдах чимээ дуултан тэр. Тэр үед миний мэдэрсэн айдас дотор минь ямар аимшигтай хар бараан хүнд зүйл цэжин бандаж байсныг үгээр илэрхийлэх боломжгүй байх. Айдас гэдэг үгч тухайн үед миний мэдэрсэн мэдрэмжийг бүрэн илэрхийлэхгүй болов. Би тэрхүү байшингаас хэрхэнгуйн гарснаас сайн сандгүй. Нэг л мэтгэд би годомжинд хар усан борооноор шалх норчихсан. Аврууга залгаан намайг ирж аваач хэмээн уйлан дуулж байсан санд юм. Би эцэг ихтэй болсон бүгдийг аль цатгаараа тайлбарлаж хэд сүнс чөтгөр гэх мэт зүйлс тэтгэдэггүй хүмүүс байсан ч миний ямар их айсан байгаас минь хараад надад итгэцгээсэн юм. Маргааш нь би эцэг ихтэйгээ хамт очиж тэрхүү байшингаас бүх зүйлээ баглаж аваад шууд арилж өгч байж билээ. Өнөөдөр хүртэл би тэрхүү өдөр ямар нэгэн паранормал үзэгдэлтэй учирсан гэдэгтээ бүр итгэлтэй явдаг. Нагар зах маань Нью Мексикогийн нэгэн жижиг хотын шериф. Тэрээр манай гэр бүлийн дундаас жинхэнэ чанга ир гэдэг нэршилд хамгийн дөхөж очихоор нэгэн байсан бөгөөд хизээд бөөр сууртай бүх зүйлд нэгт ням бай хэлсэн үгэндээ эзэн болдог. Хизээж хин нэгэнтэй дэмий хоосоо угонгож маазарч байгааг нь би харж байгаагүй. Тэрээр одоо миний та бүхэнтэй хуваалцах буй энэхүү төгөөг бидэнд ярьж өгч байх үед хэдийгээр авах ихч маань хажуунаас нь үнэн хэмээн баталсан ч тэгэх шаардлагагүйгээр бид бүгдээрээ түүний үгэнд шууд итгэсэн билээ. Орон нутгийн сурвалжлагч Боб Ди гэх залуу цагдаа нартай холбогдлолтой хэрэг явдал бүрт газар дээр нь очиж сурвалжилдаг байлаа. Томоохон замын осол, галт төмөр гэх мэт орон нутгийн хүмүүст мэдээлэх хэрэгтэй хэрэг бүртэл дээр очдог байсан юм. 7 хоног бүр багада 1-2 удаа зурагт радиогоор сурвалжлага хийхэд бол хотын бараг бүх хүмүүс Боб Диг сайн таньдаг байв. Харин Боб том арзан нэгэн байсан бөгөөд үргэлжлэх хүмүүсийн чихийг араас нь эргэнүүлж тэд шавж юу вэ хэмээн сандран ар шахахт нь тэрээр масаатлаа инээд алдаа зогсож байдаг нэг юм байв. Бүх хүмүүс Боб дуртай байсан ч харамсалтай нь тэрээр уушгины хүн дэлбэрийн хорт авдраар өвчилж гинэтхэн л өөд болж орхисон юм. Хэдий Боб өөрөө чандралуулахыг хүсдэг нэг юм байсан ч эхнэр нь түүнийг оршуулж орхисон байлаа. Түүний оршуулгаас хэдэн 7 хоногийн дараагаар хүмүүсийн дунд машины осол, галт төмөр гэх мэт түүний сурвалжлагтай ижил үйл явдлуудын үеэр Боб харагдсан гэх мэт 102-аад дуулж эхлэх байв. Иймэрхүү 20-30 гаруй мэдээлэл цагдаагийн газарт бүртгэгдсэн байсан бөгөөд зарим нэг цуг ажилтдаг цагдаа нар нь хүртэл түүнийг харсан гэж байсан ч нагар зах маань сүжиггүй хүн тул энэхүү ярианд огтхонч итгээгүй юм. Гэхдээ нэгэн орой нагар зах ихч хоёр маань хухаа цаачихсан. Ах маань гартаа бууга хатгачихсан гүйлдэн ирэх тэр үе хүртэл. Бид тэднээс юу болсон талаар асууж эхлэхэд тэрээр хэсэг сууж хамсаагаа дараа бодлоо сэтэлснийхээ дараагаар болсон үйл явдлын зах зохиос цохиулгаж эхлэв. Дахин сануулахад нагар зах маань миний мэдих хамгийн чанга ир байсан бөгөөд би түүнийг өмнө нь ямар нэгэн зүйлээс айж мэж байгааг огт харж байгаагүй юм. Түүний хэлснээр нагар зэгчдэр хоёр том өрөөнийхөө буудан дээр зурагт үзэн сууж байж нагар зах маань байсгийг гэдэл чихэн байжд байсан тул эхнэр нь түүнээс яаж чад байгаа юм хэмээн асуусаач. Ах маань тэр үдэл чихэн захнаад байгааг жинээсээ анзаарч эргэн харуул онцлогын өрөөний хаалган дээр Боб Ди өдрийн гэрэл бомт тодоос тодор гэгийн дүрээрээ марсаачихсан зогсож байсан гин. Нагар зах маань
уг зусчин бодонгоосоо босоод хараал урсгаж эхлэхэд нагц цагч гайхан эргэж хараад мөн л түүнийг олж харсан байна. Нагц ах эгч хоёр маань хоёр л түүнтэй харц тулгархад Бобби нүүрэндээ инээмсэл тодруулснаа унтлагын нүүр рүү явж ороод хаалга нь хаагдсаач. Нагц ах маань арай хийж өөрийгөө контролдоод гадагшгүй гарч машинаасаа буугаа унтлагын руу орвол өрөө хаваасан байсааж. Тэгээд л шууд ах эгч хоёр маань манад яарвчлан хэрэгцгээсэн нь энэ байлаа. Бид бүгдээрээ хамтдаа тэдний гэрт очиж үзвэл сэжигтэй гэхээр юу ч анзаарагдаагүй боловч тэрхүү шөндөө нагц ах эгч хоёр маань гэртээ хонолгүй манад аварцгаасан юм. Маргааш нь ах ажил дээр очиж болсон явдлыг ярихад нэлээд олон цагтаа түүнд Бобыг авсан гэж хэлээр өстэй хэмээн ам орлуулж гарсан байна. Үүний дараагаар дахин 2-3 сарын хугацаанд хотын иргэдийн дунд Бобди үе харагдсан гих суурианууд тасрахгүй байсан юм. Аав маань хүртэл зоймд юм янзлж байгаад чихэн иргэнийх үед арагш харах үедээ Бобдиг олж харсан байлаа. Түүний нас барснаас 3 сарын дараагаар хүмүүс Бобди харагдах үедээ улам аимшигтай болж хүрээд байгаа талаар цуу яриа гарч эхэлсэн юм. Нагц ах маань түүнийг дахин 2 ч удаа харсан байсан бөгөөд тэгэх үрт Боб яг л үүрч унтахад бэлэн болсон мэт харагдаж байсан хэмээн хэлж байлаа. Аав маань магадгүй Бобдигийн сүнс нь түүний аль хэзээ ялзарч эхэлсэн цогцсны тусгалыг харуулж буй энэ байх гэсэн дүгнэлт гаргаж байв. Харин Бобди нас барснаасаа 4 сарын дараагаар дахин энэ тэнд үзэгдэхэй болсон юм. Хэдийгээр яг би өөрөө Бобдигийн сүнсийг харж байгаагүй ч одоо хүртэл заримдаа чих хэрэг нэхэд ард маань хэн нэгний сүнс байх вэ гэсэн айдас намайг үргэлж дагж явдаг болсон юм.